Дундын бүс ярилцлагын нэвтрүүлэг ээлж дугаараа та бүхэндээ өргөж байна. За өнөөдөр дундын бүсэд улсын хурлын гишүүн их төвшин ирж оролцоход бэлэн болсон байна. Дундын бүсэд тавтаа мөртл. Баярлалаа, өрсөн баярлалаа. Би бас хэлээд байна. Өмнөх зочиндоо бас хэлсэн. Парламентын гишүүдийн дундын бүс нь их хурлаа танхим байдаг шүү дээ. Чуулганы танхим гэсэн. Тэнд мэтгэлцэн байр суурь илэрхийл. Өнөөдөр хоёулаагийн ярилцахын хэсэг бол хоёулаагийн дундын бүс байна гэж. Өнгөрсөн 7 хоногт улсын хурлын 7 гишүүн хэвлэлээ урал хэллээ. Их хурл гэхээсээ илүүтэй намынхаа удирдгуудад тодорхой хэмжээний зарчмын шаардлагууд тавь явж байна л да. Энэ 7 гишүүнээс нэгийг нь дундын бүстэй өрөөд оролцоодод байр суурийг хүргэе гэдэг үгнээс таныг урьж байна. Өрсөн баярлалаа. Ярианд ороход та их төвшин гишүүн Монгол Ардын намыг хэдэн онд яаж илсэж ирсэн бэ? 99 онд Монгол Ардын хувьсгалт нам байх үед илсэж ирсэн. Яг зөв илсэн шалтгаан гэхээр тэр үед одоо эдийн засгийн нийгмийн байдалчныг сайнгүй тэгээд ийм цөөхүүлэхнэ үжиж одоо ингэж амьдрах гэжтэй гэсэн бодлууд бас төрж ирсэн. Тэгээд тэр нь арга гэрийн асуудлаас болоод тийм бодлоо төржсэн. Тэгээд тэр шийдэл бол тэгээд угаасаа бий болсон тогтсон бүтцэн улсын нам юм байна. Тэрийг улсын намгүйгээр шийднэ гэдэг бол ер нь бас боломжгүй. Тэгээд тэр үед улсын намуудын харьцуулаад үзэхээр арай одоо жишээлбэл удаан хугацаанд засаглах болцоотой Монгол Ардын хувьсгалт нам юм байна гэд тэгж бодоод оюутны байгууллага, залуучуудын байгууллага нэлээд үйл ажиллагаанд нь оролцдог. Оюутны холбооныхын дэд ерөнхийлөгч байсан, залуучуудын холбооныхын удирдах зөвлөлд байсан, намын баг хурлын гишүүн байсан. Тэгээд 99 онд Монгол Ардын хувьсгалт намд илсэж ирсэн. Цаашлаад Ардын нам нэрээс болоход тэгээд яг л үзэл баримтлалаараа энэ намдаа явсан гэж ойлгож байна. Хувьсгалт нам чинь салсан шүү дээ. Тий. Тэгээд ер нь бас шийдвэр гарах шаардлага гарсан л да. Одоо ажиллаж исэн компани, ажиллаж исэн компани удирдлагуудыг одоо жишээлбэл нэг төвшөнгөө Монгол Ардын хувьсгалт намд оруулсан, ардчилсан намдын их хамгааланг оруулсан гэдэг асуудлууд яригдчихсэн. Тэр үед их хамгаалан гишүүн чинь Монгол Ард ардчилсан намд байсан баг. Тийм асуудлууд ярьж ин та хэдийг одоо намайг тавьсан юм шиг ингэж бодоод байна. Хувь хүний сонголт гэдэг тэгж харагдахгүй байна. Тэгээд аль нэг асуудлаа шийдэж гэдэг асуудлууд тавьж исэн. Тэгээд тэр үед бас яг нэлээд одоо бужигнатай үе байсан л да. Залуучдын холбооны удирдах зөвлөлд бас 4-5 хүн одоо жишээлбэл амьлалтай холбоотой асуудалд орж шорон оронгийн асуудал болж исэн. Тэгээд ер нь тэгээд одоо хувийн хвшил бас тодорхой хэмжээнд энэ тэр усыг хөгжүүлэхэд үүргээр л гүйцэтгэх болцоотой байна гэж бодоод компани сонгоод улс төрийн тэр одоо бүх оюутан залуучуудын холбоо бүх юмудаа тэгээд болоод тэгээд тасарсан байсан. Тэгээд сая өнгөрсөн сонгуулиар санал тавьсан. Нэлээд хэдэн удаа одоо эргэлзэж цаанаа болсны үр дүн тэгээд шийдсэн байгаа. Тэгээд яагаад бас шийдсэн шалтгаануудын нэг нэгээр танхим маань бас яг үүнд нэг хувийн одоо компаниуд чинь нэг хүчрэггүй хувь нэмэр болж чаддгүй. Улс төрч одоо төр нөлөөлөл нэг бага. Ийм хуулиар хилцүүлэг хийх шаардлагатай олон нийтийн саналыг авах хэрэгтэй гэдэг тэр шаардлагыг биелүүлэх тэр боксыг одоо ингээл тэмдэглэгээ хийх иймэрхүү баг үүрэг оролттой зөндөө санал тавьдаг, нэгийг сонсдгоо хүлээж авдаг. Зүгээр ийм завсрын ийм байгууллага болцсон агаар дээр үжидэг. Тэгээд иймэрхүү дүр зурагтай байсан. Тэгэхээр тодорхой хэмжээгээр одоо шилбэл танхимын хуулиа ч юм уу гэж өөрчлөхгүй бол тэр бүтцүүдэд илүү төлөөлөх чадварыг сайжруулахгүй бол хувийн хвшлийг төлөөлөх чадвар нь бас харьцангуй сул байсан. Тэгэхээр хуулийн өөрчлөлийгээд үтсэн. Тэгээд бас амжаагүй. Тэгээд ороод үзвэл одоо дотор нь байх. Тэгээд танхим маань угаасаа үйл ажиллагаа явуулах юм чинь энэ давхар ингээд ажиллах болцоо боломжууд байна үгүй. Тэгээд ашиглаад үзье. Болохгүй болох боломж байгаа юм чинь гэж бодоод орсон л доо. Тэгээ буцаж ингээд Монгол Ардын намтай буцаж олбогдсон гэх юм уу. Тэгээ та бол яг улсын хурлд орохоос өмнө бизнесийн төлөвлөлтөд ирэх ашиг хамгаалдаг хамгийн том байгууллагыг тэргүүлж ирсэн хүн.
Сэргээрээ таны элсэж орсон буцаад холбогдсон гэдэг ном бол социал демократ үзэл баримталтай ном. Энэ хоёрын зөрчилтэй нэг та байсныг мэдчихсэн гэж ярьж байна. Таны хувь хүний улс төрийн үзэл баримтал юу вэ? Энэ Монгол Ардын намын социал демократ үзэл баримталтай нийлт юм. Би тэр шийдвэр гаргахад бас одоо нөлөөс нэг хүчин зүйл болохоор юу сонгуульд орохын өмнө бизнес эрхлэгчдийн төлөөлөл ер нь мөрийн хөтөлбөрүүд саналууд өгдөг. Тэгэхээр бүх намуудын мөрийн хөтөлбөрүүдийг одоо өнгөрсөн хугацаанд бас улс төрийн бүх сонгуулиудын намуудын мөрийн хөтөлбөрүүдийг тэгээд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг бид нар харьцуулж судалж үзсэн. Тэгээд өнгөрсөн оны сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулаад үзэхээр хамгийн одоо хувийн хвшлийг дэмжих одоо мөрийн хөтөлбөртэй Монгол Ардын нам байсан. Би тэгэхээр яг тэрийг бол ер нь асуудлаа ойлгочих энэ улсыг илүү цаашаа авч явахын тулд энэ одоо халамж ч юм уу нийгмийн шинжтэй юмнууд амлж одоо уралдаж амлсаар байгаа энэ төсөв мөнгө чинь таахаа байлцсан юм байна. Тэгэхээр энийг одоо саваад хамруулах хэрэгтэй юм байна. Хувийн хвшлийг илүү идэвхжүүлбэл илүү хурдан томрох юм байна гэдэг үнцийг олж хараад тэгээд их сайн мөрийн хөтөлбөр боловсруулад тэр нь буцаад энэ улсын хөгжилд ч юм уу наман дахиад одоо сонгогдоход бас ингээд нэмэртэй юм байна гэдэг ийм одоо мөрийн хөтөлбөр боловсруулсан юм байна гэж харсан. Харамсалтай нь маш их боломж байсан, гол улс төрийн намууд нэгдсэн. Тэгээд тийм мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байсан мөртлөө засгийн эрх авангуудаа тэр мөрийн хөтөлбөрүүдээсээ бутсан. Тэгээд тэрийг одоо мөрийн хөтөлбөрт нь яагаад засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрийн хөтөлбөрт туссан залтууд нь ороогүй юм бэ гэдгийг тэр шаардлагыг анхны хурал дээрс нь хэлж тавьсан. Ганцаараа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг намын бүлэгтэр хэлцэхэд ганцаараа эсрэг одоо дэмжихгүй гэдэг санал өгч ирсэн. Тэгээд бодоод үзэхээр Монгол Ардын намын гишүүдийн хувьд ч гэсэн сонгуульд оролцоод одоо энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэд одоо сонгогчдод амлаад яриад явж исэн хүмүүсийг одоо итгэл юм уу тэр хүмүүсийн одоо тэр нүрдийг буцаад ингээд дараагийн сонгуул дээр очиход асуудалтай болохоор ийм хэмжээний одоо шийдэл гаргаж байгаа. Асуусан асуултын хувьд болохоор ер нь бол миний одоо итгэл үнэмшил бол ер нь бол улс орны хөгжлийг одоо авч явах юм бол өөрөө өөрсдийнхөө төлөө хариуцлага хүлээж чаддаг хүмүүс тэр боломжуудыг л нээж өгөх хэрэгтэй. Тэрнээс ингээд тэр хүмүүс чинь ингээд илүү хурдан өөрийнхөө төлөө ажиллаж байгаа учраас тэр хүн ажиллахгүй бол тэр хүн зүгээр залхууруулж юм уу ингээд өөрийнх нь ажил амьдрал нь тэр хүнээс өөрөөс нь хамаардаг гэдэг энэ одоо бодлого гэх юм уу энэ ойлголт айгүй чухал. Тэрнээс хэн нэгэн хүн одоо шил нэг дарга зэрэг ч юм уу эсвэл хамаатан ч юм уу эсвэл нэг захирланд ч юм уу тэр хүнээс хамаарч ажил амьдралын шийдэгдэг ийм ойлголттой философитой байвал ер нь бол ингээл улам л хойшоо суугаад хүнээс хамааралтай болол тэгээд зарим бүтцүүд нь улам томрол тэр хэмжээгээр улам л хойшоо суудаг ийм болох болов гэж боддог. Тэгэхээр миний одоо нөгөө улс төрийн сайн үзэл баримтлал зүүн баруун төв гэд бодвол би бол илүү баруун төвийн шинжтэй ийм одоо улс төрийн одоо үзэл бодолтой улсын хөгжлийн бол гол хөдөлгөөр нь тэр гэж боддог. Улс төрийн та түрүү ярьлаа тий. Улс төрийнхөө сонголтыг хийхдээ намуудын мөрийн хөтөлбөрийг харж байгаад Монгол Ардын нам бол арай ингэх юм байна гэдэг. Ийм агуулгаар би Монгол Ардын намтай буцаж холбогдсон гэж ярьж байна. Мөрийн хөтөлбөр улс төрийн нөхцөл байдал энэ чигээрээ байгаад байвал мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Та бүхэн 28 онд сонгуул болоход дахиад дэвшүүл сонгогчдод одоо ямар нүрээрээ олцсон. Би бол тэрэнд л санаа зовж байгаа. Аюу хэдэн дарга нар яг ингээд дарга тойрсон хүмүүс бол ингээд сайд даргач юм уу эсвэл энэ тэнд ажил албан тушаал амьдралын сайжраад ингээд бас явж иж магадгүй. Яг тэр нөгөө улаан одоо гараараа гэх юм уу яг ингээд нүрээ тулаа сонгогчтой очиад уулздаг хүмүүсүүдийн хувьд бол би бол яг өмнөөс нь санаа зовж байгаа. Түрүү жил та хэд нэг тийм яриалсан. Тэгэл дахиад худлаа яриа явж байна. Одоо сүүлдээ бараг жишээ болсон. Угаасаа л тэгдэг штеп. Би зарим хүмүүс намын одоо дээгүүр байдаг зарим хүмүүс одоо уулзахаар угаасаа л тэл сонгуульд мөрийн хөтөлбөр гэдэг тэрэн заавал засгийн газрын мөрийн хөтөлбөр болох албагүй байдаг штеп. Тэгэл угаасаа л тийм жишээ тогтцсон штеп. Би бол тэрнтэй бол эвдэрмэрг байгаа. Тэгэхээр буцаал сонгуул болно. Одоо 2 жил 9 сарын дараа ингээд дахиад сонгуул болно. Тэгэхээр одоо үлдсэн хугацаанд баг гэлтгүй ядаж гол одоо шууд барих асуудлуудаа алдсан амжуулах зүйлүүдээ ингэж бас шинэ засгийн газар нь
ажиллах ёстой л гэж бодож байна. Тэгэхгүй бол ер нь бол улс төрийн нам сонгуульд ялах нь чухал гэж бас бодоод байгаа шин. Ялах бол би бол нэг тийм чухал биш шүү. Гол нь ялаад одоо тэр мөрийн хөтөлбөрийг хүмүүсийн нийт сонгогчдын нийт иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулна гэдэг л одоо зүйлийн төлөө явах хэрэгтэй болохоос биш. Ялж сонгуульд ялж нэг цөөд хүмүүсүүдийг дарга зэрэг болгохын төлөө бол энэ бол одоо буруу гэж бодож байна. Тэгэхээр тэр нь болохоор тэрийг одоо амжилт гэж дүгнээд байгаа боловч тэр амжилтанд хүрэхийн тулд зардалтай хийж байгаа байхгүй. Ирээдүйн одоо бусад одоо боломжуудыг тэр хүмүүсүүдийн тэнд намд ажиллаж байгаа намын гишүүдийн ч юм уу тэгээд тэр сонгуульд нь явж байгаа хүмүүсүүдийн хувьд бол дараа очих нүрийг байхгүй болгоод дараа одоо тэр хүмүүсийн итгэл гэдэг юм ерөөсөй байхгүй болгож байгаа. Тэгэхээр ер нь бол өнгөрсөн хугацаанд бас одоо итгэл гэдэг юм маш өнтэй болгож байгаа. Улам л холдуулаад байгаа. Одоо Непал ч юм уу ингээд Непал тэр сайн болсон асуудал төр ч юм бол итгэл гэдэг юм улам өнтэй болоод холдуулаад улс төрчд итгэлээ байхгүй болж байна. Улс төрийн намд итгэлээ байхгүй болж байна. Төр засагт итгэлээ байхгүй болж байна. Тэгэхээр чин одоо юунд итгэх юм энийг чин буцааж 1000 худлаа ярьсан гэсэн өөрсдийгөө л хуураад байгаа болохоос хар хүн ингээд нүүрэндээ бодод өргчээд би цагаан ингээд одоо 1000 хэлээд хүмүүс мэдээд байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ нөгөө нэг нүүрээ бодож байгаа хүмүүс чинь дүрдээ ороод би цагаан гэдэгт итгэчээд одоо ингээд яваад байгаа. Гэхдээ яг ингээд үнэтэй бодит байдлыг бол тойрч хүмүүс бүгд мэдчихэе. Тэгээд уучлаарай би түрүүн таны тэр төрийн оролцоо, хувийн хвшлийн оролцоо гэдэг асуудал ярьсан хэсгийг бол ингээ хүлээстэй сонсож байгаа шалтгаан байсан надад. Тэр нь Монгол Ардын намын үзэл баримтлалыг би харлаа л да. Тэрэндээ би 2 хувилбар байна. Ив санааны нэгдэлтэй чөлөөт шударга нэмийг байгуулах. Эрх чөлөөг дээдлэн хамгаалсан парламентын ардчилсан засаг хэллийг бэхжүүлнэ гэж. Энэ үзэл баримтлал нь өөр яг бодит байдалтайгаа нийцэж гинүү үгүй юу гэдэг дээр таны байр суурь ямар байгаа юм бол доо гэж бодсон. 99 он гэдэг бол 26 жилийн хугацаанд энэ улс төрийн хүчинтэй холбоотой явсан юм байна. Одоо тэгвэл үзэл баримтлал дээрээс сая унсын хэсгийг ер нь ингээд хасаа ичих хэрэгтэй. Монгол Ардын нам. Тэгээд наа чинь яг зүгээр биелүүлэхгүй шүү дээ. Ер нь нэг ийм л юм болчиход байна. Бүх юм хуурамчлал худлаа л болчиход байна л да. Та баг гэж дүр ярьсан тий одоо бүхэл юм ингээл дүр хэсгсэн, хуурамч, худлаа, тэгэл аргалсан, аргацаасан, тэгэл энэ ойрын энэ нэг юм хол юм бодлого тэгэд энэ нь өөрөө буцаад ингээд юм жишг болцсон. Юм их чинь дандаа л аргацаасан байдлаар л хийгээл энэ сонгуулийг яах вэ? Өнөөдрийг яах вэ? Энэ жилийг яах вэ? Төсөвч гэсэн одоо ингээд бодлогод бид нар одоо урт хугацааны бодлого гэж ярих ямар ч боломж байхгүй. Жил болгон доктортой байдлын асуудал одоо урт хугацааны, дунд хугацааны хөтөлбөрүүд тэрийг дагаад бүгд өөрчлөгдөв. Жилийнхаа дараах асуудлуудыг харж чадахгүй, тэгээд урт хугацааны 20-50-ыг бол бүр харж чадахгүй, иймэрхүү байдал руу орчоод байна л да. Тэгэхээр яг уул нь энийг сануулж явах хэрэгтэй хүмүүс байх хэрэгтэй. Одоо улс төрийн нам гэдэг чинь бол улс төрийн намч биш, ер нь байгууллагууд бол эрхэм зорилго гэж яагаад гарч ийн тэрийг чинь хүн болгонд одоо харагддаг болохын тулд зарим газар чинь ингээд ил тавьдаг штэ. Тэр зорж байгаа хүрэх гэж байгаа уулын ориглоо зарим хүмүүс ингээд төрчдөг. Тийм асуудлууд бол одоо илбэг болцсон. Тэгээд хэсэг бүлэг хүмүүс өөрсдийгөө хуурдаг. Эсвэл тэрийг халахвч болж өөрсдийнхээ эрх ашиг одоо дэмждэг иймэрхүү бүтцүүл болчиход байна л да. Тэрийг сануулдаг соёл нь ерөөсөө байхгүй. Одоо өөр юм хэлвэл одоо жишээлбэл энээсээ гажаад байна штэ. Та нар ингэж сонгох штэ амлчаад энэ намын гишүүд чинь дараа нь сонгуульд очиход ямар нүүрээр очиж яах юм гэдэг асуудал ярангууд одоо жишээлбэл эсрэг одоо байр суурь илэрхийлсэн хүмүүстэй намаасаа хөөнч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд яригдчихэж байна л да. Одоо жишээлбэл төсөв дээр 4 жил ярихад би өөрөө мэдж байгаа асуудал байгаа учраас нүүрсний үн одоо энэ онд унах нь ойлгомжтой байсан. Тэр нь тэр Америк хятадын даймаа тэр мөрөнтэй ямар ч хамаагүй хятадын угаасаа үйл хөдлөнгийн салбар нь унах нь ойлгомжтой байсан юмыг тэрийг одоо тооцохгүйгээсээ болоод хэдэн өдөр төсөв оруулж ирээд тэгээд тийм төсөвтэй явбал он гараад ханш одоо огцом савлна, үнийн хөөргөдөл огцом болно, аж ахуйн нэгжүүдийн данс тооцоог хааж ер нь бол ингээ нийтээр эдийн засгийн хувьд бол асуудалд орох нь харагдаад байгаа хүн тэрийг жишээлбэл ингээ хэлэхгүй ч юм уу тэрийг өөр болохгүй байх гэдэг бол одоо байж болохгүй. Тэгээд тэгж хэлснийхэн төлөө одоо жишээлбэл
намаас өөнө гэдэг асуудал яригдчихсэн. Сая жишээлбэл их хоёр гишүүн дээр чсэн яг би тэр нөгөө буруу зөв энэ тэр гэдэг асуудлаас гадна зүгээр яг намын одоо 2024 онд сонгуульд ялсан гол үндслүүдийн нэг нь авилгалт байхгүй. Нүүрсний сонсгол хийгээл ер нь бол авилгалттай тэмцэж юм байна. Хоёрд нь одоо намын дарга нь энэ авилгалттай бол нэг шууд одоо гар дүрж оролцсон юм байхгүй юм байна. Энэ бас найдлага байх юм байна. Тэгээд гэж орсон. Тэгэнгუთ одоо жишээлбэл авилгалттай холбоотой асуудал ярьсан гишүүдийг ингээд намаас хөөнж гэдэг юм уу. Асуудал ярихаар тэр бол одоо ухарч байгаа болж байгаа хгүй. Ер нь бол авилгал бол одоо байх зүгээр штэ. Одоо тэр бол цаасан дээр байсан битсэн л санал авахын тулд хийсэн зүйл штэ гэж харагдаад байгаа хгүй. Тэгэхээр зарим гишүүд одоо бидэд ярилцаад бас энийг бол хүлээн зөвшөөрөх болцоогүй. Тэгээд хэрвээ ингэж одоо шилбэл хуурдаг ийм соёл одоо ингээд намын дээр ингээд үүрэлцэн байгавал энэ намаас одоо дарах талаар хэмжээ авъя гэдэг ийм байдлаар өчигдөр 4-7 хоногт хэвлэлийн хурал хийсэн л да. Тийм. Би яг асуух гэжсэн энэ цаг үеийн холбогдлолтой энэ улс төрийн акцуудыг асуух гэдэг. 7 гишүүн багш гэсэн те та 7. Зүгээр сонирхоод асуухад яг энэ асуудлаар ингээд хэдүүлээ улс төрийн байр суурь илэрхийлье, хэвлэлийн хурал хийя гэдэг уулзалтаа ер нь та 7 хаана уулзсан юм? Хэний өрөөнд уулзсан? Ер нь бол энэ асуудал урд орон басан. Тэг ер нь бүгд л одоо ямар нэгэн байдлаар одоо өөрийн тусгалууд одоо хүлээж авсан, өөрөөр хүлээж авсан. Тэгэхээр ингээд олуулаад цугж яриа. Яг дор бол тэгж яриаггүй. Өшөө гişүүд бас нэмэгдэж юу энэ санал дээр чи нэгдээ гिचсэн бол зарим нь нөгөө чуулган цуг явж исэн учраас дотор үлдсэн байсан. Зарим нь өөр тийшээ ажилтаа болоо гараа явцсан. Тэгээд тэр үед ярьж байгаа би тэд нэг иймэрхүү асуудал ярих гэж байна. Гэд хэвлэлийн хурал хийх гэж 10 цагт гэжсэн. Тэгээд ганцхан хүмүүстэй ярьж чад 10:30-аас болёо гэд тэгээд тэр үед цугласан гişүүд нь л зарчмуудаа одоо иймэрхүү асуудал үүсээд байна. Энд чинь одоо нам Монгол Ардын нам авилгалтай тэмцэнэ гэдэг зүйлээс ухарч байгаа юм шиг ийм дүр зураг бий болоод байна. Тэгээд гин буруугийн зарчим бол одоо жишээл хоёр өөрөөр үйлчлээд ирэхээр чинь ингээд нэг их хоёр гишүүнийг бол одоо хөнгөтгсөн гэдэг асуудал яригдж байна. Нөгөөх нь бол бас авилгалтай холбоотой асуудал яригдж байна. Тэгэхээр нэг хоёр үний асуудлын нэг нь гин буруутай гэдэг нөгөөх нь одоо асуудалгүй юм шиг иймэрхүү дүр зураг харагдсан учраас байр суурь илэрхийлээ. Хэм зөв буруунд бол тэр шүүх тогтоох асуудал өмнө бас яг одоо засгийн үед одоо нэг үгүй хэлэхэд бол энэ сошиалор ч юм уу гимт хэрэг ярьдаг, гимт хэргийн зөв бурууг нотолдог, хэвлэлийн хурал хийж төрүүл шинжаан гасгарсан ч юм уу хэн олон трол одоо арим ажиллуулсан гин буруугүй юм шиг харагддаг. Эсвэл гин буруутай юм шиг харагддаг. Иймэрхүү жишгийг тогтооцсон байсан. Тэгээд яг хөө ерөнхийдөө энэ ингээл үргэлжлээд явж байгаа учраас тэр асуудал нь бол шүүх одоо энэ хуулийн хэлтийн байгууллагууд нь тогтооноос бид нар бол энэ намын хэрвээ намын мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн ухарч ивэл бид бас энэ нийт цуг байх нь учиргүй гэж бодвол намаас гарах хүртлээр хэмжээ авъя гэж ирсэн. Одоо асуух гэж байгаа асуулт дээр та бити бухимдаарай. Гэхдээ асуух ёстой болохоор асууя гэж бодож байна. Тэгж л асуух ёстой. Улс төрчид хоёр талд гараад байр суурь илэрхийлээд явж байна. Мэдээж хувь хүний байр суурийг өгсөх арга байхгүй. Гэхдээ хоёр талд хуваагдаад нэг нь зандан читрийн талыг дэмжиж, нэг нь амар суслыг дэмжиж байна. Тэр нь зөв байх. Би энэ талтаа энийгээ дэмжиж байгаа гэж асуудлаа яриад явах нь зөв. Харин цааш цаатал нь ашиг сонирхол байна уу үгүй гэдэг дараагийн асуудал баг. Тэрийг бол хууль шүүхэн тогтоогоор явна. Таны хувьд зандан читрийг дэмжиж байгаа юм уу, амар суслыг дэмжиж байгаа? Би бол зарчмал ярьж байгаа. Яг үгээр би нэг хэн нэгэн хүнийг одоо жишээлбэл дагаж ч юм уу устэр ч юм уу эсвэл одоо намайг энд хүрэхэд одоо жишээлбэл гишүүн болоход би чамайг гишүүн болгон чи миний төлөө дуурсан газар дэлгэрч дуудсан газар яваад гэдэг тийм байдлаар орж ирээгүй өөрийн итгэл үнэмшил байсан учраас зарчмал барина. Зарчмыг хэний зөв буруу гэдэг асуудал бол тэр солигдож магадгүй. Одоо тэр нь одоо жишээлбэл би одоо жишээлбэл Зандан шатар ерхий сайдын зарим асуудлын бол эсэргүүцэж байна. Одоо төсөв дагуулд орж исэн одоо энэ нүүрсний асуудал дээр бортыг шинэ ортыг дахиад нэг асуудал яригдчихэ. Би тэн дээр бол эсрэг өрсөрт байгаа. Ягаад гэвэл төсөвт нөлөө байхгүй. Тэгээд ийм асуудалтай одоо өмнөх асуудал нь дуусаагүй
хил холболтын төмөр замтай холбоотой нүүрсний гэрээний асуудал нь тодорхойлоогүй байхад яг адилханаар асуудалтай гэрээ оруулж чаа. Би бол тэрийг эсэргүүцчээ. Тэгэхээр нэг хүн дэмжинэ гэдэг асуудал угаасаа байхгүй. Зарчмаад орох хэрэгтэй гэж бодчихоо. Тэгээд зарим асуудал дээр дэмжээ. Саяын асуудал дээр болохоор бас энэ нөгөө 7 гишүүн гарч ирсэн шалтгаан бид ямар нэгэн амар баясгалан зандан шатрын зөв буруутай асуудал тэр их хурл муралтай холбоотой асуудал биш. Зүгээр л хяналтын ерөнхий хорооны асуудал дээр л байр сууриа ингэж нийлүүлсэн. Тэгэхээр энэ асуудал дээр нэгдсэн хүмүүс болохоос биш. Одоо зандан шатрыг дэмжин энэ нэтэрэ гэдэг асуудал. Хэрвээ тэрийг ингэж явал бараг зарим нь одоо шил тэнд гарч ирэхгүй тийм хүмүүс байсан. Надад бол аль нэг компаниг мулах эсвэл аль нэг компаниг ийм тим гэж дүгнэх ирэх байхгүй. Тэгвэл тантай холбоотой хэсгийг л асуух гэдэг. Та одоо яг MCS компанид хэдэн хувийн хувьцаа эзэмшилтэй? MCS-д одоо ямар ч хувьцаа эзэмшил байхгүй. Тэгээд хувьцааны төлбөрөө гарахтаа бас хувьцаагаа одоо буцаад зарах тийм дийлд гэрээ тохирсон. Тэгээ хувьцааныхаа төлбөр юмнуудаа саяхан ингээд хаагаад дууссан. Хөрөнгө оруулалтын мэдүүлэлдэрсэн тодорхой дүнгууд нь тэнд тусцсан байсан. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшлийн болон тэнд ажиллаж байгаа ч юм уу тэгээд авлага хөдөлгөөний ямар нэгэн тийм асуудал байхгүй. Тэгээд хүмүүс яг мэдээж одоо нэг юм тогтмол сэтгэлгээ гэдэг юм одоо өмнө нэг компанид байсан бол тийм гэж боддог. Тэгэхээр яг нийтээрээ тэгээд бас автоматар тэгээ бодоо сурцсан баг шүү. Миний хувьд бол одоо жишээлбэл тусдаа би даасан байдалд дотроо байхдаа ч гэсэн би асуудлуудыг болохгүй гэж хэлдэг байсан. Тэгээд том компанид ажиллаад үзсний бас давуу талууд энэ том компаниуд бас давуу талууд байна. Түрүү чи миний хэлдэг сул талууд гэсэн үг байхгүй. Тэгээд бас гарах болсон шалтгаануудын нэг нь хэдийгээр ингээд компаниуд гоё том болоод байгаа ч гэсэн том зургаараа харахаар нийгэмд бас ингээд хортой. Одоо өөртөө мэдхгүйгээр одоо жишээлбэл бусдын боломжуудыг хаадаг. Иймэрхүү юм байдаг учраас ер нь бол одоо бас тэрийг би зөв биш гэж бодож байгаа учраас одоо хийхгүй бизнес байхгүй ш том компаниуд тэгээд ууц хүртэл шанаж шүү дээ. Сүлтээ. Тэгээ одоо тэгэл том компаниуд бүгд л ингээд шоколад зарж байна. Тэгээд нэг сникерсын чи Марсын тендерт нэг залуу ороод тэрнийг аваад түгээгээл яваг л да. Тэнд заавал одоо жишээл том компани тэрийг хийх шаардлага байхгүй. Тэгэл тэрийг яг зүгээр ийм юу багш байгаа. Эзэн одоо хувьцаа эзэмших цөөн энэ дандаа хувийн компаниуд байгаа байхгүй. Тэгээ бүгд л одоо жишээл лист компаниуд нь байснаа хүртэл бүгдээр ингээд буцааж одоо жишээл говь мовч юм ингээд буцаал ингээд хувь руугаа ингээд явж байгаа. Уул нь зүүн нь бол энэ хувийн том компаниудын илүү нийцтэй байх одоо бизнесийн боломж бус хүмүүст боломж олгоход нь бол илүү паблик болоод ч юм уу тэр бизнесийн өсөлт боломжуудаа бус хүмүүстэй хуваалцаж ч юм уу хэрвээ тийм боломжууд байвал хүн болгон жишээлбэл бизнес хийгээд ах шаардлагагүй байхгүй. Олсон мөнгөө тодорхой хэмжээнд хувь хувьцааг нь худалдаж аваад тэр өсөлт болцоо боломжуудаас нүүр чимийн хүртэл үндсэн өөрийнхөө хийх ажлууд хийж болно. Одоо тэгэхээр чинь ингээд дандаа хувийн компаниуд болоод ирэнгүүт энэ нэгдүгээр үед чинь ингээд үе шилжилтүүд явах ба. Тэгээд гүйцэтгэх захирлууд өөрөөр хэлбэл эзэн биш ч юм уу хүмүүс ингээд тэр компани үйл ажиллагаанууд ингээд төлөөлөд явдаг. Тэр хүмүүсүүдийн одоо хандлага чийдвэр гаргалтанд бас эзнээс арай өөр тийм одоо хүчин зүйлүүд нөлөөлдөг учраас тэр нь буцаа салбаруудаа жишээлбэл бусад бизнесийн өрсөлдөгч нартай шударгуус орчнуудыг бий болгох нөхцлүүдийг бий болдог. Тэрнээс нь болоод тэр одоо жишээл групп компаниуд яс өөрөөр ойлгодог асуудлууд байдаг. Тэгэхээр яг зүгээр энэ дотор нь байсан учраас дээр нь нөгөө Shark Tank-аар нэвтрүүлэгт бас ороод жижиг дунд аж ахуйн нэгжүүдтэй ажиллаад тэдний зовлон жаргалыг мэдчихсэн учраас зарим нэг жижиг одоо тэр залуу компаниуд хөрөнгө оруулалт тэдний ямар зам туулж байгааг мэдсэн учраас энэ бол буруу юмнууд бас их байна гэдгийг харсан учраас зарим нэг юмдэр би одоо өмнөх компанитай нийлэхгүй юмнууд зөндөө байгаа. Одоо жишээлбэл ондоо компани гэдэг залуучууд бас л ингээд тал талаас дэлхийн тэнд тусад ажиллаж исэн болцоо боломжтой бүгдийг хаяад цуглаад ингээд үзээд явсан. Тэнгууд жишээлбэл өрсөлдөөн дээр бол ондоо компани лицензийг нь жишээлбэл ингээд хууль бус гээд холболтой их болчих жоохгүй. Хууль бус гэдгийг тэр компаниуд нь өөрсдөө шийдээд уул нь бол хуулиараа бол лиценз авсан л бол шууд холболт хийх ёстой. Тэгээд тэр үнэхээр гомдлогоо бол тэрийг юунд өгөхтэй шүүхт өгөөд тэр нь шүүх нь
энэ одоо үнэлэлтэй байна гэвэл тэр холбоотой салах юм гэдэг асуудал тэр үед нь гарах хэрэгтэй байтал шүүхийн өмнөөс шийдэл тэр залуучуудын холболт хийх болонгоч энэ тэр ямар ч үйл ажиллагаа хийх боломжгүй болчих жоохгүй. Тэгэл тэр нөгөө өсөлт хийх боломжуудыг ингээл байхгүй болгочих чинь. Тэгэхэд тийм жишээлбэл ингээл одоо том өрсөлдөгч нар нэгээд ирэхээр энэ өрсөлдөөнд дургу болчдөг. Том компанид ингээд улам томроод ирэхээр шинэ компаниуд орж ирэхээр яаж одоо жишээлбэл өрсөлдөөнөөс язгарлах уу гэдэг иймэрхүү бодлого тэр гүйцэтгэх удирдлагуудын хувьд ч гэсэн тийм хандлагууд л байдаг. Тэрийгэ заримдаар одоо Монгол тогтсон танилтал нөлөө энэ байдлаар бас ашигладаг. МСС-тэй улс төрд ороод явахаар МСС-тэй бас холбоод яриад их үү тэгээд улс төрд ороод МСС-ийн хувьцаанаас татгалцсан биш үү? Ер нь МСС-ээс гарахад юу гарчаад танхимд өрөцсөн шүү дээ. Тэгээд дараа нь юу явсан зүгээр гарчаад очихгүй болохгүй л. Үгүй. Ер нь бол яг зүгээр бид рүү хэлсэн ер нь бол зөрчлүүд үүсч эхэлсэн байхгүй. Тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт боллоо гэвдээ бас явах хэрэгтэй байсан. Одоо дээр нэг хэдэн хүмүүс ингээл байж лээдэг. Тэгээд угаасаа үнцэн оруулах үедээ оруулаад тэгээд болсон үед гарын явъя гэдгээ асуудлаа ярьсан. Тэгээд дэж яг гарах үед хувьцаа нөгөө листед компани нийтэд хувьцаанд зарагддаг учраас тэрийг яаж авах уу гэдэг дээр нэлээд асуудал үүссэн. Тэгээд хүмүүс анчаа бол бас хувьцаа эзэмшлийн хурлаа хийхгүй байна гэдэг асуудлыг би Twitter дээрээ биччихсэн. Тэрний дараа хурлаа хийгээд би зарах хүсэлтэй байна гэдгийг илэрхийлээд тэгээд хэрвээ зарахгүй бол би өөрөө зарах эрхээ нийлгэж авах хэрэгцээтэй байсан учраас тиймэрхүү асуудлууд үүсчихсэн. Тэгэхээр яг зөвхөн хүмүүс одоо хялбараар бодвол нарийн түүхийг мэдгүй учраас та өөрөө тайлбарлах хариулт өгөх хэрэгтэй. Тийм учраас би танаас асуудаг. Та олж байгаа ерөнхийлөгчтэй одоо хувийн харилцаа хэрэгтэй. Яг өнгөрсөн хугацаанд бол юу асар их боломжуудыг одоо хамтдаа нээсэн бид нар ч гэсэн бас тэр боломжуудыг өгсөн зарим одоо жишээл өнгөрсөн хугацаанд компаниуд бол хамт ингээд өсөж хөгжилт хийсэн мөртлөө одоо хайлга гэх юм уу босод хүмүүс тэр боломжууд нь би өөрөө л бүгдийг хийсэн юм шиг иймэрхүү хандлагаар явдаг жишээл эзэдүүд бас зөндөө байсан. Зэрэг зардлын хувьд бол бас энэ болцоо боломжуудыг цуг анхилж одоо үйл ажиллагаанд оролцож исэн хүмүүстээс боломжуудыг олгосон. Одоо инх хамгаалан одоо улс төрд орсон хүмүүсийн инх хамгаалан одоо элдв очир зарлуулсан бас яг эхнээс нь МСС-ийг бий болгоход бас хувь нэмрээ оруулсан хүмүүс учраас тодорхой хэмжээний хувь хязгаартай байжгаад бүгдээрээ гарсан. Би ч гэсэн бас гарсан одоо ган хуйг гэдэг одоо CEO-гийн бас өсгөн байгуулагч байна. Бас бид хэд цуг явчаад ингээд үйл ажиллагаанд одоо хувьцаагаа зараад бүгдээр ингээд гарцгаасан байна. Тэгэхээр яг боломж биеиндээ бий болгосон хамтарч одоо энэ МСС гэж компани бий болгоход хувь нэмрээ оруулсан гэж бодож байгаа. Тэрийг бас одоо үнэлж гэх юм уу хамтарсан хүмүүстээ бас боломжуудыг олгож исэн гэж боддог. Тэгээд одоо бол нэг тийм байнга уулздаг тийм харилцаа байхгүй. Сая нөгөө хувь хувьцаатай холбоотой асуудлуудад нана цана болох дээр л ганц нэг уулзсан. Тэгээд өөрөөр бол одоо тэгээд байнга уулздаг тийм харилцаа байхгүй. Тэгээд ер нь бол тэгэл МСС-ээс гарахад тэгэл ажлаас гараа явж байгаа юм шиг л гарч явал одоо нэг хүмүүс чинь бай одоо юу гэдэг л бай парти марти гэж хийдэг. Одоо шилээд ядаж нэг хоол иддэг ч юм уу. Тийм байхгүй 24 жил ажиллаа тэгэл ажиллаа тараа явж байгаа юм шиг тараал тэгэл хувь хувьцааныхаа асуудлаа яах вэ гэж л уулзсан. Тэр яг зөвхөн эргээ харахад одоо гэр бүл гэж бодож исэн ч юм уу. Одоо ингээл үе цуг ажиллаж байгаа хүмүүсүүдийг ажил амьдралынхаа 20 хэдэн жилийн үрчээр ингээл найз нөхөд гэж бодож исэн. Тэгэл яг гараад явах зөвөр нэг таньдаг хүн шиг л болчихсон. Наамарсан тий. МСС гэдэг асар том групп компаниг одоо үзэл зэрэгтэй болгосон хүмүүсийн энэ хөдөлмөрийг үүсгэхэд ямар ч боломжгүй шүү дээ. Монгол тэр чигтэл энэ компани асуудал юм мэднэ. Би зүгээр асуух гэсэн асуулт таны хариулт хоёр жоохон зөрчилдөд явчлаа. Тэгэхээр ямар ч асууч. МСС компани Energy Resource тийм ээ. Ухаан удаг ордтой холбоотой асуудал дээр засгийн газар
МСС ганцхан МСС биш. Би зүгээр МСС тантай холбоотой болохоор л асуудаа. Ширээний хард суухад эхэлсэн. Хилцээр нэр эхлээд явж гин тийм ээ. Яг энэ үед зандагчдрын засгийн газрыг ганхуулах эсвэл огцруулбал дараагийн засгийн газар бүрдээд энэ хилцэл өөр тийшээ эргэчихвээ. Эрсдэл үүсчихвээ гэдэг бодлоор гишүүд акц хийгээд нэг би харсан. Тэгэхээр таны төрөний хариулт энэ миний асуулт хоёр жоохон зөрчилдөд явчлаа. Дээрээс нь бас тэр 7 гишүүнийг би зүгээр харж байгаа нэг зүйл ажигласан. Соронзон болд гишүүн байсан. Энэ бол М банкны захирал байсан. Одоо захирал биш юм шиг үлээ. Тэгээ онгот нь за энэ талтаа байгаа хүмүүс хэвлэлийн урал хийж ийм акц үзүүлж энэ гэж л би зүгээр харсан. Энэ дээр та ямар хариулт хэлэх вэ? Ер нь нэг юм сошиалар юм хийдэг имийг л одоо болохгүй бол гэхдээ тэрийг болиулах шалтгаан нь болохоор энэ төрийн байгууллагууд нь ажиллаа ямар байхгүй. Яг үнэ. Өмнөх одоо жишээлбэл одоо засгийн газрын хувьд бол яг энэ дээр мэрэгшээд одоо сошиалар юм хийдэг. Тэнд одоо жишээл мөнгө төлж олон нийтийн сэтгэл санааг одоо жишээл шал өөр төсөөллөөр бий болгодог. Тэгээд асуудал шийдэхийн өмнө одоо айлгаж ичээдэг ч юм уу. Ийм тактикууд бас айгүйх явж исэн учраас ингээд төр засаггүй, хуйлгүй, яамдгүй, мэрэгжлийн байгууллагуудгүй юм шиг ийм хэмжээнд хүрчээд байгаа. Нэг нь гарч ирээл аав нахгүй гэл нэг юм яриад байдаг. Нөгөөх нь үг нөхгүй гэдэг асуудал гарч ирээд уулын тэр чинь намтай өмцөн хуулийн дээр заасан байна. Хилцэлд орно гэж заасан байна. Тэгэд хийх ажлуудаа хийхгүй тэрийгэ зориуд жишээл нэг устын зорилгоор ч юм уу айлгаж ичээх байдлаар яг иймэрхүү дүр бүтээгээд ч юм уу ингээд эртсэн өөрөө асуудал. Тэгэнгუთ тэрэнд нь бас өөрсдөө тэр хувийн компаниудаас автаад юу сүүлд би нэг яриг нь харахад 96% өгцөн 4% ингээд үлдээсэн баг хилцэл хийхгүй юм шиг ойлголт төрөхөөр тийм яриаг байгаа байхгүй. Хууль байгаа бол тэгэл хилцэл хийх хэрэгтэй. Сүүлд нь хилцэл хийж гин гэдэг юмуд бас явж илээ. Тэгэд энэ хариуцсан газрууд нь биднэрт бол ингээд яамдууд байна. За АТ гэдэг авилгалтай тэнцэх газар нь байна. Тэр Эрдэс баялагын яам нь засгийн газар нь байж энэ газрууд нь ажиллаа юмраа байхгүй. Тэгэл асуудал тэгж улс төржүүлэх шаардлагагүй. Нэг хоёрдугаар энэ үндсэн хуулийн зарим өөрчлөлтүүдийг бас би одоо эерэг давуу талууд цөөн авчирсан ч гэсэн сөрөг асуудлууд их дагуулж байгаа юм шиг санагдаж байна. Жишээ нь одоо за энэ намын дээр төрийн дээр нам гарахын болцоо юмнуудыг бий болгоцсон. Тэгээд энэ засгийн газар их хурл гэдэг энэ одоо тэнцвэрийг хангаж явах ёстой эрх мэдлийн хуваарлтуудыг хооронд нь энэ заагуудыг бүдгөрүүлсэн юм шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл засгийн газрын гишүүд нь одоо улсын их хурлын гишүүд нь улсын их хурлын гишүүчийг ажиллах боломжгүй болсон байна. Бүгд л одоо сайд дарга болохын тулд нэг бол засгийн газрын гишүүн болоод хамаа өдүүлчин юм ярьж чадахгүй кабинетийн зарчим гэдэг асуудал ярина. Эсвэл сайд болохын тулд ч юм уу дарга одоо ямар нэгэн хувийн асуудал бий болохын тулд одоо засгийн эсрэг санаатаагаар ч юм уу яг юм бодит үндэслэл байхгүйгээр ч юм уу улс төрчих юмнууд ийм болсон. Тэгэнгუთ тэнд одоо жишээл ингээд улс төрч улсын их хурлын гишүүдэд тойрдог нэг ийм ажил яадаг нэг ийм дүр зургал засгийн газрын гишүүн болохоор л улсын их хурлын амьдрал ярьдаг. Буунгуудаа шал өөр юм ярьдаг. Нэг иймэрхүү дүр зургтай болчиход байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн гэхээр энэ мэрэгжлийн одоо гүйцэтгэх засаглалд мэрэгжлийн тухайн асуудлаа сайн мэддэг, шийдэл гаргадаг. Тэгээд илүү хөгжлийн төлөө ярьдаг, энэ асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг ухаан бодлоо уралдаг, бодлогыг уралдаг тийм байхгүй болсон. Цөө хэдэн улс төрчл тойрол тэгэл би нэгэ тойрол ингэж явдаг юм болсон. Тэгэнгუთ нөгөө институцүүд нь ажиллаа хийхгүй, нөгөө дээдлэн солигдоод ангууд доотлын бодлого ерөөсө доктортой юм байхгүй. Ер нь өсөлт хөгжил гэдэг ингээд өснө нэмэгдэх байдлаар хөгжил явагддаг болохоос биш ингээд 1-0 ч юм уу ингээд нэг сайд ирээл нэг юм яриад явгот нь дахиад нөгөөх нь орж шал өөр юм яриад ингэж бол одоо хөгжил явахгүй. Тэгэхээр энэ нь өөрөө одоо нөгөө төрийн институцүүдийг чадахгүй болгох, энэ өсөлт бодлогын залхамын шаналлаа өргөжл гэдэг юм байхгүй болгох, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын энэ ялгаа юмнуудыг байхгүй болгоцсон харагдаад байна. Тэр яг энэтэй адилхан бүгдээр юм устрын шинжтэй байгууллагууд болсон. Төрийн байгууллагууд нь. Одоо жишээлбэл атагийн үйлчлэл ажиллая гэдэг энэ авилгалтай асуудлуудыг би авилгал авсан аваагүй гэж сошиалаар хэвлэлээр игээ би аваагүй харж байгаа би одоо аваагүй үнэн байна гэж ярих ч юм уу.
Тэгэл энэ лицензийг өгнө өгөхгүй гэдэг асуудал чинь тэгж ярих шаардлагагүй. Асуудлуудыг гаргаад тавиад шийдэл явах хэрэгтэй. Тэгээ таны хэлж байгаа үндсэн хуультай холбоотой 19 оны өөрчлөлтүүдийг гол өөрчлөлтүүдийг бис мэднэ л дээ. Одоо жишээ нь үндсэн хуулийн цэцээр хүртэл 2 3 өөр дүгнэлт гараад засгийн газрын гишүүн, улсын их хурлын гишүүн давхар хийх үгүй юу гэдэг асуудал сүүлд хүртэл байнгын ороогоор засгийн газрын гишүүнээс асуулт суухгүй гэдэг ч юм уу, тийм ээ. Засгийн газрын ерөнхий бодлогыг улсын их хурл заавал дэмжигч гэдэг юм уу, тийм үл агуулгатай залтууд байгаа. Тэрийг ер нь эргэж харах асуудал бас хууль тогтоогчдын хөндөөлөд. Гэхдээ та бүхний өөрчлөлт гэсэн та бүхний л бүр ирэх асуудал байгаа шүү дээ. Эргээд ороход та түрүү ярьсан. Өөрсдийг нь шүүмжлээд зарчим ярихаар хөөж туuna гэдэг асуудал яриад байдаг гэж. Та өнгөрсөн жил төсвийн тодтголыг ярих хаа тий. Хөөх асуудал төсөв тий. Төсвийн үеэр таныг хөөх асуудал ирсэн. Хяналтын ерөнхий орон хуралдсан юм уу хуралдааг юм. Таныг яг ямар үндслээр хөөнө гэсэн. Тэр үндсэл нь тэр ардын намынхаа үндсэн дүрмтэй нийцчихсэн. Баярбатар л дахиад яг тэр төсвийн үеэр гарч ирэл энэ хөөх асуудал гэж л гарч ирсэн л дээ тэр үед. Тэгээд яг хяналтын ерөнхий орооны дарга тий. Хяналтын ерөнхий хорон дээр бол тэр асуудал нь тэгж үргэлжлүүлж хилцээгүй. Төсөвтэй холбоотой юм гол одоо энэ сэдвийг л эсвэл ингээд ихэнд нь хүмүүсийг чимээгүй болгоод дарах хэрэгтэй гэж бодсон юм. Уул нь намын жинхэнэ одоо төлөө асуудал тавьж байгаа байхгүй. Мөрийн хөтөлбөр дээр ийм тавьчаад намын хүмүүсүүдээ сонгуул руу ийм бид нэр хэрэгжүүлнэ гэж гочронготой өөр юм ярьж. Тэгээ тэрийг нь болохгүй штэ та нар ингээд буцаад гингод. Тэр бүр ингээд намын нийт одоо эрх ашигын төлөө биш цөөн хэсгийн одоо шүлэл таалагдах ч гэдэг юм яг тийм л бүтцэл болцсон харагдсан. Та өмнөх засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой, ялангуяа энэ төсөвтэй холбоотой, мөн хувийн хвшилтэй холбоотой, төр хувийн хвшлийн харилцаатай холбоотой асуудлыг хатуу шүүмжилж ер нь ирсэн хүн шүү дээ, тийм ээ. Тэр үедээ таны хөөх асуудал яригадаад явсан. Гэр бүлийн чинь хүний хүртэл зүгээр байлгаагүй асуудал бол тухайн үедээ гарч ирсэн. Та жоохон ундуу царайтай хоёул нэг ордны кортор таарад энэ тухай ярьж ирсэн шүү дээ. Тэгээд одоо энэ амар усгалантай хамт оюурд нь байгаа гэдэг яриа бас гараад. Та энэ яриа хэр бодиттой гэж бодож. Юу өөр хэлсэн мэдтэй. Оюурд нэггүй амар усгалан байхгүй, амар усгалангүй оюурд нь байхгүй гэж ярьж ирсэн. Амар усгалан дарга болохоор би найзынхаа судал дээр очихгүйгээд ингээд төрийн институт юунуудыг бол ингээд найз нөхрийн иймэрхүү харилцаа бас байгаа учраас гэдэг байдлаар ярьж ирсэн. Тэгвэл зүгээр яг бодит байдал дээр бол бас яг тийм биш юм уу гэж зүгээр надад бол зүгээр тгий санагдсан. Яг тэр нь бол одоо баримтуудаар ч юм уу ингээд харахад бол одоо жишээл 2 жилийн өмнө нөө Германы сонин дээр одоо жишээл нийтлэлсэн нийтлэлүүд байгаа. Оюурд нь юу амар усгалангийн эсрэг энэ адмиралын тухай асуудлаар гадаадын сэтгүүл дээр оюурдны захиалгаар одоо ингээд мэдээлэл өгч Адагтай Чимбат гэдэг хүн мэдээлэл өгч ингээд тэр мэдээлэл дээр нь үнэлж ийм нийтлэлүүдийг бид нар судалж үзлээ. Тэгээд амар усгал нь бол зөвлөлт маягийн ийм авилгалчин юм байна гэдэг асуудлыг жишээлбэл тэр одоо нийтлэлээс харахад бол одоо оюурд нь өөрөө захиалж бичүүлж исэн жишээлбэл ийм байх жишээтэй. Тэгэхээр яг энэ бас тэрд бол харагдаж байгаа тийм боловч тэгээд цаагаараа бас тэгээд өөр асуудлууд бас байд юм байна гэж ойлгосон. Тэгэхээр мөхийн найз гэж байхгүй. Тэгэл эрх ашигуд дээр нэгдээ салаад явдаг. Тэгэхээр одоо жишээлбэл ингээ харахаар тодорхой хугацааны дараа дахиад л өөр эрх ашигуд гарах болов гэж бодож байна. Та яг хөө таны гэр бүлийн үнийг оролт зүгээр ойлгоогүй асуудал гарсан. Дээрээс нь оюурдны засгийн газрын үйл ажиллагаа шүүмжилдэг байсан. Тэр үедээ таны намаас хөөх асуудлыг Хяналтын ерөнхий орооны дарга ярьсан гэд энэ бүхнийг хараад хахад одоо хийж байгаа улс төр чинь нэг өс сансан улс төр юм биш үсттэй гэдэг бодол төрсөн. Та энэ дээр ямар одоо юм хэлэх вэ? Яг буруу байсан учраас буруу гэж хэлсэн. Тэгээд зөв юмнуудыг нь бол дэмжиж явсан. Би ер нь бол нэг олон юм яриаг өнгөрсөн одоо юмнууд дээр мэдх юм бол ярьсан. Тэрнээс юм болгон дээр одоо ингээд эсэргүүцээ ч юм уу одоо хашгираад тэгж бол яваагүй. Хоёр асуудал. Нэгдүгээрт нь төсвийг би хувийн хвшил байсан учраас санхүүтэй холбоотой, эдийн засгийн холбоотой мэргэжилтэй учраас энэ асуудал чинь макро түвшинд ингэж нөлөөлөх гэдэг байна.
гадаад орчинч нь юм болоод байна. Бид нар энийг харахгүйгээр ер нь бол ингээ хөмөрсөн тоон дотор шиг ер нь бодоод байгаа хгүй. Хашаа давуулангууд хятад гэж одоо жишээл бодож чинь хятад дотор ч юм бол жишээл нүүрсний зах зээл, зэсийн зах зээл гэдэг чинь шал өөр зах зээл байна. Тэгэл хятад компани болгоныг хятад улс гэж бодоод байна. Тэр буруу баг. Тэгээ ийм юмнуудыг мэддэг юмнуудад дэрсэн төсөв санхүүтэй холбоотой хоёрдугаарт нь хил холбоотой төмөр зам нүүрсний асуудал дээр би 7-8 жил баг энэ хятадд одоо орон нутгаар өдөржин шинжин явсны хувьд бол ер нь нүүрснийг хамгийн сайн мэд хүмүүсүүдийн нэггийн хувьд бол би мэдж байгаа юмудаа хэлэхгүй бол асуудал. Тэгэхээр энэ хоёр асуудал дээр л гол юм ярьсан. Тэгээд хоёулаа хэрэгтэй зөв энийг зас залруулах ёстой гэдэг утгаар хэлсэн. Төсөв дээр бол тэр үед ярьж исэн юм ингээд önөнд гүйцэгдэнэ гэдэг шиг хэдэн удаач тодтгол хийгээд ингээд юу хориг тавиад дахиад тодгоод ингээд ийм юмнууд болоод ирж чинь önөнд гүйцэгдэж чинь хил холболтын төмөр зам дээр ч гэсэн тэр үед бол одоо би хэлэх ёстой юмаа хэлсэн ганцаар одоо цөөхөн хүмүүст хэлсэн тэгэл хүч түрэл баталсан тэг энэ ч олонхороо шидэж байгаа учраас тэгээ одоо эргээд ингээд цаг хугацаанд харахад тэнд алтаа маддаг байсан байна. Энийг өшөө сайжруулах боломж байна. Тэрийг дахиж харъя гэдэг ажлын хэсэг одоо жишээлбэл ингээд их хурл дотроос ингээд дахиад гарч ирж чинь тэгээд мэддэг чаддаг юмнуудад л хэлсэн. Тэгээ одоо энэ асуудал мэддэг юм аа л хэлнэ. Одоо мэдхгүй юм болгон дээр эсэргүүцээд болохгүй юм би эсэргүүцэж байгаа. Одоо жишээл зандан шатар ерөнхий сайдын хувьд ч гэсэн тэр төсөв дагуулж орж ирж байгаа. Нүүрстэй холбоотой асуудал наадах чинь бол нэг нийлүүлэгч хэдэн тонн нүүрсний асуудал биш. Нийтдээ Монголын нүүрсийг ингээ хямдхан болгож байна. Яг гэвэл Монголын нүүрсний худалдаа авч дандаа худалдааны компаниуд учраас тэд нар нийцэн хэрэглэгчдэр очихдоо бүгд хоорондоо өрсөлдөд үнэ онгодог. Тэнгууд нэг хүнд нь хямдхан давуу тал өчгөөр ялангуяа хятад талтай төмөр замын давуу талтай нэг компанид хямдхан үнэ өчгөөр нөгөө компаниуд нь яагаад ч өрсөлдөж чадахгүй байна. Тэнгууд чинь биржийн үн чинь унах нь аргагүй. Тэгээд нэг талтай үнэтэй болгоё гэд бирж гэж яриад байгаа мөртөл нөгөө талтай хямдхан өчгөөр чинь тэгэл энэ үнэ ингээд буулгах хасуур аргагүй. Тэгэхээр иймэрхүү бодлого явж байгаа ч би энэ бол эсэргүүцчихээ. Тэгээд нөгөө эсэргүүцсэн болгоны ингээд яриад явал энд бол нэг хүн ерөөс харагдахгүй. Зарчмал ярьж. Тэ та бол төсөв санхүүтэй холбоотой асуудал тэгээд мэддэг салбарынхаа бодлого нь буруу төшөө явах гэдэг байвал дугуйж ерөөсөө болохгүй. Тэргээ хэлээл явах нь. Одоо яаж хаанаас нь хардагдсан угаасаа энэ замыг та нар өөрсдөө сонгосон. Тэгэл нүдүүлнэ. Тэгээд эсвэл магтуулна бараг магтуулдаг юм даа бас тэрийг сайн. Тэгээд гişүүд нь ийм яриад яваад хахад тэрийг нь хүлээж авч хэрэгжүүлдэггүй Монгол Ардын намд хордоод зах хэрэг байгаа юм уу? Ер нь яг зүгээр саяын үйл ажиллагаанууд төр болохоор засаггийн газар ер нь бол оруулж исэн асуудлуудаа л яг шахт юм л. Өмнөсөн харж яхад ингээл хайрцаглал. Тэгэл одоо гişүүд нь ялангуяа одоо өмнө бол нэг намын дарга юу болохоор ерөнхий сайд болохоор намын бүлгээ хэмчин тэгэл бүгдээр ингийн санал өгүүлэл ингээл хайрцаглал. Тэгэл хизээлүүл хизээ асуудал оруулж ирэл ингээ одоо нөгөө нэг зандан шатар ерөнхий сайд чинь намын дарга биш учраас их хурлд одоо жишээл асуудлаач оруулж чадахгүй шүү дээ. Тэгээд яг ингээд хайрцаглаад ерөнхий сайд ингээ явчихсан юм л. Их хурлын нөгөө намын хувьд болохоор чадхаасаа чадахгүй хүртэл одоо жишээ нэгэнт ингээд үргэлжлүүлээ явж байгаа учраас гишүүн болоод ард түмний төлөөлөл явж байгаа учраас энэ одоо намын гэдэг утгаасаа илүү одоо бол би улсын хурлын гишүүний л үүрэг гүйцэтгэж илүү нам би бол ингэж боддیں۔ Зөв хувийнхаа төсөөллийн хувьд бол нам бол тусдаа өөр хууль үйлчдэг юм бүтэц. Улсын хурл бол одоо тусдаа өөр хууль үйлчдэг бүтэц. Сонгуул бол одоо энэ одоо нам гэдэг бүтцээс улсын хурл гэдэг бүтц рүү ингээ пуужингаар одоо сансард одоо шил дэлхийн байлаа гэж бол дэлхийн таталцал өөр хууль үйлчж чинь задгаа сансар өөр хууль үйлчж чинь тийшээ өөргөж байгаа пуужин нь бол сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ сонгуулиар цуг нисгэж байгаа. Тэнд очиод хийх ёстой задгаа сансарт хийх ёстой тэр мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр тэнд очичоод одоо жишээл дэлхийн хууль яриад байж одоо таталцлын хууль яриад байж болохгүй байна. Тэгэхээр ер нь тийм зарчмаар явахгүй бол нам нь өөрөө төрийн дээр гарчаад байгаа. Тэгэхээр нам төрийн дээр гарна гэхээр нэг хүнээс хамааралтай энэ дарга тойрсон юм бүтцтэй намын хувьд бол ер нь тэгээд буцаад ингээд нэг бид нар ингээд шилжилт хийсэн үндсэн хуулийн өөрчлөлтүүд гэд хийцэн гэж байгаа боловч яг де факто бол
намын дарга одоо жишээлбэл улсыг удирдах ийм болцоотой ийм бүтц одоо нөлөөллүүд нь ингээд арилж чадаагүй тэр юм ингээд үргэлжлээд яваад байгаа харагдаад байна. За таны яг сүүлд ерөнхий улс төрчтэй холбоотой байр суурьчин сонслоо. Та түрүү хэллээ. Би одоо хамгийн мэддэг салбараа л ярьлаа гэдэг асуудал ярьж байна. Энэ харьбын зурсан гэрээтэй холбоотой асуудал дээр би асуух гэдэг. Сүүлд улсын их хурлын дараа нэг биш худлаа ярьж байна. Улсын их хурлын гишүүн их хоёр ярьслаа өгөхдөө нэг баримт харуулсан тийм ээ. 5% хөнгөлт идэх гээд хахад 50% идэлүүлчлээ. $53 болголоо гэдэг асуудал ярьж байна. Та яг энэ гэрээг хэлцэж явах үед энэ тоо ил байсан юм уу байгаагүй юм уу? Та юусэн мэдчихсэн энийг? Яг 58 дугаар тогтоол нь болохоор оны өмнө яг сүүлийн үеэр шахуу орж ирээд асуудал явсан. Тэнд бол болохгүй юм байсан ч гэсэн одоо чимээг өнгөрсөн өмнө ажиллаж исэн компанитай холбоотой ч юм уу тэгээд уструулаад явчих واخ гэж бодоод. Тэгээд нийт гишүүд ч гэсэн бас нөгөө дэмжих тал руугаа байсан. Тэгээд он гарангууд 1 сарын сүүлээр банкны хорон дээр асуудал орж ирсэн. Тэгэхэд одоо ямар ч одоо 10 жилийн хүүхд хараад одоо ойлгохоор хил холболтын төмөр замыг одоо холбогдож энэ одоо 58 дугаар тогтоол гарсан байтал чинь 3-ыг багцаар гэдэг асуу. Тэгэнгүүт тэр 1 сарын 20-нд ярьсан сойрхон батлах дээр болохоор нүүрсний гэрээ хийвэл төмөр замыг чинь холбож өгье гэдэг ийм гэрээ болоод ороод ирсэн. Тэрийг одоо ямар ч энэ зүгээр энгийн улс төр мэдхгүй ч гэсэн ямар ч хүн харсан ерөөсөө цаана ингээд өөр сонирхол байгаа юм шиг харагдаад байна. Тэгээд тэрэн дээр бол одоо би тодорхой шаардлууд хэлсэн энэ нууц гэрээгээ ил болго одоо тэгээд авилгалтай холбоотой асуудал гарч ирээд энэ гэрээ хүчингү болох асуудлууд яриг гэдэг одоо асуудал тавьсан боловч асуудал одоо саналууд тусгагдаагүй. Гэхдээ сүүлд сонсоход тэр нөгөө нэг төрүүлж нүүрсний гэрээгээ хичээ төмөр замаа холбоо болсон шүү дээ. Тэрийг жоохон эцсэн үү яасан, тэрийг жоохон өөрчилсөн ганц нэг залтуудыг нүүруулсан бэл. Тэгэхээр тэр үед болохоор энэ үнэтэй холбоотой асуудал ерөөсөө яригдаагүй. Тэгээ тэрийгээ болохоор ингээм урт хугацааны одоо ижил төстэй гэрээний нөхцөлтэй адилхан гэж. Тэгэхээр бүгдээр ингээд нөгөө чалка молка гэдэг бусад урт хугацааны хийсэн тэр нөхцлүүдтэй л адилхан гэдэг зарчмаар л явсан л да. Тэгэхээр яг хуу энэ хоёр дараагийн дээр нэг тоо бодоод тах шиг үлээ тэ 200 сая тонн өрсийг $50 хөнгөлт өгч байгаа учраас ер нь өнгөрсөн хугацаанд бол нэг $10-50 хөнгөлтүүд өгчсэн юм бэл. Тэгээ бодохоор нэг 16 жилийн хугацаанд тэр $10 зүгээр нэг хөдөлтөд өгч юм. Бид нар өөрсдийнх мөнгө гараад төмөр зам барьж. Тэр төмөр зам нь нөгөө талд нь байгаа төмөр зам барьсан айлт хэрэгтэй. Тэгээ тэрний төлөө яагаад жишээлбэл дахиад бид нар юм хөнгөлт өгч байгаа юм бэ гэдэг асуудал ярьж байна. Би бол тэр 10 тэрбумаас илүү хохирол одоо жишээлбэл үзүүлэх эрсдэлтэй тийм гэрээ болсон юм. Яг гэвэл тэр 200 хэдэн сая тонн биш 16 жилийн хугацаанд гарч байгаа Монголын одоо жилдээ 70-80 сая тонн гарч шít. Босод бүх нүүрснүүдийн үнийг унгаах тийм гэрээ болж байна. Яг гэвэл Шинхуай чинь нөгөө талдаа төмөр замын давуу талтай учраас өөр ямар ч одоо худалдаа авагч Шинхуйтай ялангуяа тэр Хэбэ Хуанхаа порт хүртэл энэ Хэбэгийн гангийн үйл дээр яг энэ төмөр замын дагсан бүсүүдэд бол өрсөлдөх чадвар байхгүй. Тэгэхээр хямдхан тээвэр хийж очиж байгаа хүнтэй машинаар зүгөөч юм эсвэл төмөр замын яамныхан төмөр замаар бөөн асуудал болж аваач хүргэж хоёр шал уралж. Зарим талаасаа энэ $53 шамдруулсан асуудлыг нүүрсний үнэлгээний зах зээл дээр яаж ч унсан 53-аас хямдхан зарахгүй шүү гэдэг байдлаар тайлбарлаад байсан шүү. Ер нь тэгээд гүлэг төрүүлж байгаа юм шиг юм болдгий шүү дээ. Одоо яг нөгөө нүүрсний орттой асуудал орж ирэхээр энэ нүүрс чинь хог боллоо шүү гэдэг асуудал ярьдیں۔ Тэгээд өөр болоод ирэнгүүт энэ нүүрс чинь одоо олон жил удаан үргэлжлэнэ гэж асуудал ярьж байна. Сая жисэн төсвийн хэлцүүлэг дээр Жавхлан сайд бас яг тэрийг л ярьж байна. Энэ Бортектэй холбоотой энэ асуудлыг асуусан чинь нүүрс чинь удахгүй хог болно шүү гэдэг. Эрчим хүчний нүүрс кокс нүүрс хоёр чинь шал өөр хэрэглээтэй байхгүй. Эрчим хүчний нүүрс чинь болоод тэгээд хятадд бол асар их нөөцүүд байгаа. Тэгээд тээвэр их шаарддаг. Тэгээ байршлаас хамаарат холоос тээвэрлэхээр тээврийн зардал нь өнтэй болоод өсөлтөх чадрууд шал Монголын нүүрс өсөлтөж чадахгүй. Тийм учраас бид нар гаргаж чадахгүй байгаа. Кокс нүүрсний хувьд бол тогтцын хувьд бол чи ерөнхийдөө батарей л واخгүй юу? Байгалийн одоо
энэ энергиуд чинь оримтлагдаад одоо буцаад ингээд шатаагаад ингээ эргэлж байгаа. Тэгээд энэ коксх нүүрсний хувьд бол хятадд бол бас тийм хангалттай нөөцтэй биш. Хөвчлэн далд уурхаанууд чинь ингээд олбортын хэмжээ огцом нэмж болдоггүй. Манайх чинь одоо open cut гэдэг буюу одоо ил уурхаанууд учраас өсөлт тэлтүүдийг хурдан хийж болдог, багасвал одоо багасгаж болдог. Иймэрхүү боломжтой. Тэгээд гангийн хэрэглээ хятадын хувьд бол эдийн засгийн өсөлт тэлтүүдийн хувьд бол ингээд тогтмол тасралтгүй ингээд өсөлтүүд явж байгаа учраас гол одоо суурь нь аргас нь бол бас гангийн салбар байж байгаа. Тэгээд энэ юунд бодохоор бол кокс нуурс бол эрчим хүчний нуурсаас шал өөр. Хэрэгтэй үедээ тайлбарлах нүүрс гэдэг нь ерөнхийн нэр ягангуудаа эрчим хүчний нүүрсээ яриад хэрэггүй үедээ болохоор кокс нүүрс гэдгийг болохоор кокс нүүрс яриад тэр хоёр өөр юмыг ингээ харьцуулж яриад байгаа харагдчихсан. За их төвшин гүшин хоёулаа бас ярилцах цаг хязгаартай. Би өгөн цагийн асуудлуудтай холбоотой дээр нь бас төсвийн асуудлыг яриа гэж бодож ирсэн. Гэхдээ төсөв бол дахиад бараг цаг 2 цаг ярих асуудал гарах бах. Тэгэхээр төсвийн хилцүүлгийн явцад тантай яг төсвийн асуудлаар дахиж ярих боломж олдох байхаа гэж би бас найдаж байна. Тэгээ ямар ч гэсэн цаг зав гаргаад сүүлд үүссэн улс төрийн нөхцөл байдал бол бас асуудалтай байр суурь илэрхийлж дундын бүс ярилцлагын нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Баярлалаа бас урьж ярилцсанд. Тэгээ гол нь бид нэр энд яагаад байгаа юм бэ гэхээр нэг юм гишүүн болоод ч юм уу гоё сайхан одоо юу гэдэг юм төрийн ордон суугаад гэхээс илүү иргэдийн одоо нийт улсынхал хүчний төлөө зүгээр жирийн иргэдийн тэр боломжуудын нэхийн төлөө л байгаа. Гэхдээ яг тэрнийхээ төлөөс одоо зарим үед бол ингээд зөрөгтэй ч юм уу зарим үед одоо шийдэл гаргахын төлөө ч юм уу яг парламентын гишүүд бол нөгөө гүйцэтгэх засаглал биш учраас хязгаарлагдмал зүйлүүдс байгаа. Тэгэхээр энэний төлөө бас ингээд шахаж шаарддаг ч юм уу ийм байх ёстой гэж одоо тэр чиглэл рүү л явж байгаа. Тэрнээс одоо ус төрч болно гэсэн надад бол тийм амбиц байхгүй. Яаж одоо жишээлбэл уусахгүй байх вэ гэдэг ийм зорилготойгоор одоо анх хэлж улсын хурлын гишүүнд ус төрч яаж болохгүй байх вэ гэдэг байдлаар бодож исэн. Тэгээд ер нь үргэлжлүүлж энэ улсын давцанд одоо удаан ус төрч болно гэсэн тийм бас бодол байхгүй. Бага хугацаанд хийж чадах юмудаа бас хийгээд одоо боломж байвал одоо хувь нэмрээ оруулъя гэсэн юм бодолтой байна. Зарчмал яриараа тэгээ ашиг сонирхол субъектив байдалд битээ автаарай л гэж танаас хүсье. Ганцхан зүйл асууад дуусгач. Та ер нь гишүүн бол одоо жил гарсан болж тийм ээ. Ер нь энэ хугацаанд би шал дэмий энэ парламентын гишүүн болж тээ гэсэн бодол хизээ нэгэн цаг төрж юу? Байнга шүү. Одоо хүртлээ. Одоо би яг энэ асуудлаар юу ч хийж чадахгүй юм байна гэдэг мэдрэмжүүд одоо сэрх байдаг. Тэгэхээр энэ бүлэг одоо чи олуулаа болж хийж явахдаг. Тэр олуулаа болох буюунд нь бол над чиг ийм хүн болвол одоо өөрийнхөө болохгүй гэдэг юм шууд хэлцдэг ч гэдэг юм уу. Эсвэл ингээд өнгөн өөр маск зүүж чадахгүй учраас нэг нүртэйг одоо хувийн хвшлийнхэн бол нэг тиймэрхүү юм шүү. Тэгэхээр тэгж чадахгүй учраас ер нь бол юм хийж чадахгүй юм байна, нөлөөлж чадахгүй юм байна. Дуу хоолойгоо бас ингээд болгож гүйцэтгэх засаглал дээр энэ хэрэгжүүлэлтэнд орж чадахгүй мэн гэдэг асуудал байнга тулдаг. Тэгээд ер нь 4 жилээ яаж дуусгана гэдэг. Ер нь бол над бодол чинь бол байнга орж идэг. Би одоо нийтийн төлөө гэж боловч юм хийж чадахгүй. Яг 4 чин хувийн ярих шиг бодвол энд байх одоо жишээлбэл шаардлагагүй өөр юм хийгээд явах болцоо боломжууд байгаа. Тэгэхээр яг зүгээр чадна гэж хүмүүс итгэл өгөөд байхад чадахгүй байгаа нь ингээд ийм бодит байдал хүмүүсийн хүсэж байгаа хоёр зөрөөд ирэхээр яг наад асуудал ч юм бол ер нь байнга л боддог тийм асуудал. Тэгээ сонгогчид чинь чадаарай гэж явуулсан учраас сонголт байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо хийж чадах зүйл бол болохгүй юмыг болохгүй гэж дуурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд тэр нь өөрөө муу юм хийхээс сэргийлэх нь сайн юм хийх одоо туслахаас илүү үр дүнтэй юм байна гэж бодоод байна. Ер нь бол юмыг бүтээхэд асар олон одоо эд эсүүд оролцож ийж ингэж хамтын хүчээр юм босдог. Хугацаа шаарддаг. Тэр нь бол ингээд айж өрсөлд хөгжилтүүд явдаг. Нураахад бол нэг хүн нэг өдрийн дотор ч нураач чадна. Нурах гэдэг. Тэгэхээр одоо
тэр утгаараа бодоод өөрийгөө тайвшруулж байгаа юм бол ядаж муу юм хийхээс нь одоо сэргийлж нураахаас нь сэргийлэх ядаж бие биш юм гэхэд миний оронд дахиад нэг өөр одоо ямар бодолтой ч юм байхын оронд одоо зүйн талд дуурайт ч юм уу гэдэг байдлаар өөрийгөө хуурдаг юм уу өөрийгөө одоо тайвшруулдаг зүйл бол нэг тэр. За баярлалаа танд. Баярлалаа.